Чин сэтгэл. Би хуглая гэж бодоогүй маа. Зүгээр л хэр хол буудаж чадгаа үзэх гээд. Ааха. Би та нарт гэртээ буудаж тоглож болохгүй гэж зөндөө хэлсэн шүү дээ. Энэ хүн аавын ээжид өгсөн бэлэг байсан юм. Ээж их гониглан да. Би мэдчихлээ. Бүгдээрээ шинийг авчих. Ааха. Энэ бид нарыг төрхөөс ч өмнө байсан болохоор ижилхэн нь олдохгүй. Бас бидэнд мөнгө ч байхгүй. Тэгэд ч мөнгөөр орлуулж худалдаж авч болдоггүй зүйл гэж байдаг юм шүү дээ. Ааха. Тэгээд одоо яана? Ээж мэдвэл их уурлан да. Өө, энэ хүн яаж бүтэн болохгүй? Хэн энийг гэмтэж орхив? Би санаатаа эвдээгүй. Зүгээр л онцглоо. Өө, бүтэн болгох арга байна уу? Чин сэтгэлээсээ хүсвэл энэ хүн буцаад бүтэн болно. Би та нарт нэг үлгэр ярьж өгье. Эртээ дээр үед уухай гэж нэгэн цовоо хүү аав ээжтэйгээ амьдран суудаг байжээ. Хүү чавх гэдэг нааданаар тоглон наадах тун дуртай байлаа. Баатар жанжин аавтайгаа адил болохын тулд олон бай онож тоглож байлаа. Нэгэн удаа хөвөн хөдөлгөөнтэй зүйл харван онож цэцмэрэгнээ шалгахаар зорж гин. Эхлээд бяцхан хулганыг харавах гэж оролдоод чадсангүй гин. Дараа нь чогчог шувуу харавах гэдэж онсонгүй. Хүү ийхүү замдаа таарсан амьтдыг айлхан цочоосоор нуурын хөвөөнөө эрж гин. Гэтэл нуураа орхин нүүхээр зэхэж байгаа хунгийн гэр бүл таарчээ. Гурван бяцхан дэгдэхээгээ аван нисхээр зэхэж буй хунгийн гэр бүл рүү хүү томоо чулуу аван чавхтаж орхиж. Энэ үед дэгдэхээгээ хамгаалсан ээж хүн оногдож гэмтэн унсан байна. Хүү баяр хөөр болон гэрлүүгээ чавхтаж аав ээжтэй болсон бүхнийг хэлж гэнэ. Гэтэл ээж нь хүүдээ хандан Миний хүү, чи ээж хүү байж чадах уу? Намайг алга болчихвол чи аавтайгаа дүүгээ хараад ээжгүүгээр байж чадна гэж юу? Тэр гурван бяцхан ангаахай одоо ээжгүй. Харин миний хүү онч мэргэн болжээ. гэж гэнэ. Хүү ээжийнхэн үгийг сонсон ихэд гэмшиж буцан нуур руу очиход гурван дэгдэхээгээ аав нь аваад алсран нисч ээж хүн нь үүрэн дээрээ ухаангүй хэвтэж байлаа. Үгүй ирсэн болов уу гэж эмээн очиж нулимс урсхан хунгаа тэрч гэртээ авчирчээ. Аав нь хунг үзэн амьд байгааг хүүд хэлэхэд хүү түүнийг амьдруулан заавал үр хүүхдүүдээр нь очуулна гэж шийджээ. Ингээд бяцхан уухай хүү хунгаа асрах болж гин. Арагтхийн үүрч хамтдаа хониндоо явна. Аар сархан цөвдөл түүж цуглуулан хунгаа хооллож үнэгэн юудангээрээ нөмөргхийн хувцлаж асарсаар нэгэн намар өвлийг үдэн хавартай золгожээ. Хунч эрүүл саруул болохтой зэрэгцэн нялх ногооны үнээр зүсэн дөрвөн хун дуу хадаан гэрдээгүүр нь нэг эргэж гин. Энэ үед уухай хүүгийн асарсан хун далиа дэлгэн гэр бүлээ зорьсон гэдэг. Түүнээс хойш жил бүрийн хавар уухай хүүгийн гэр дээгүүр хунгийн сүрэг мэндчлэн айлчилдаг болсон юм гэнэ.